За манай бичлэг маань ерөөхдөө өндөрлөх тал руугаа орж ийн. Хоёулаа нэг ганц баримтцаг нэг за тэгээд. За тэгээд энэ хүмүүс хүний бие организм спортоор хичээллэх явцад хяналтгүй усаа алддаг. Электролитууд болох кальц, магний цуснд багаснаар булчингийн иннервац бий болгогч мэдрэлийн төгсгөлүүд хит идэвчдэг. Энэ нь булчин таталт өгөх шалтгаан болно. Ийм учраас хэд их хөлөрч бэлтгэл хийдэг хүмүүс электролит бага зэрэг шүлтлэг байглаасаа эрдэсцэн тэрэлж усаар нөхөх нь хамгийн зүйтэй. Тэрэлж усны тэнцвэрт эрдэсийн цохилтлагыг байгаль бүтээж бид баталгаажуулав. За сайн байна найзуудаа. Манай энэ удаагийн дугаараар гар барилдааны нэгдсэн холбооны тэргүүн Мөнхбат оролцож байна. За Мөнхбаттай би одоо энэхүү дугаараар бодибилдингээр хичээлдэг залуучуудад зориулсан гар барилдааны техник мөн одоо бэртлэгийн тал авахгүй байх талаар одоо хэдэн зөвлөгөөнүүд авахар энд хүрэлцэн ирсэн байна. За манай үзэгчдэд ерөнхийдөө өөрийнхөө тухай жоохон танилцуулаач. За ямар спортоор хичээлж ирсэн, гаргаж ирсэн амжилтуудынхаа талаар. За би болохоор багасаа ерөнхийдөө спортоор хичээлсэн. Жудо бүх чөлөөт бүх тэгээ холимог тулаан тэгээд одоо фитнесээр сүүлийн үед хичээлж байгаа. Тэгээ гар барилдаа мэдээж орж байгаа. Тэгээ тийм болохоор хотын аварга улсын аваргын мөнгө хүрэл медальтай фитнесийн Монголын бодибилдинг фитнесийн холбооны. Тэгээ гар барилдаанаар болохоор Солонгост бүсийн тэмцээнд төрүүлээд тэгээ энд ирээд одоо холбоо байхгүй байсан учраас тэгээ манай залуучуудтай нөхдөөтэй нийлээд холбоо байгуулад тэгээ зөвшөөрлийг нь ВАПАС буюу дэлхийн гар барилдааны улс зөвшөөрөл аваад ингэж холбоо байгуулад одоо явж байна. Холбоо байгуулагдаад хэр удаж байгаа? 18 онд байгуулагдсан. Тэгээд энэс хойшоо өсвөрийн тэмцээн, улсын аварга шалгаруулалт тэмцээн, насан туршидын тэмцээнд тасралтгүй явагдсаар байгаа. За ингээд нөгөө бодич дунд одоо маш шилбэг тохиолддог асуудал байдаг. Фитнесээр хичээлдэг залуучууд дунд. За тэр нь юу юм бэ гэхээр ингээд найз нөхдөөрөө ингээд дуу цууж явах явцад бол хин нэгэн одоо фитнесээр хичээлдэг жоохон том гартай бол за нэг хоёулаа ганц гар барилц шигэлдэг тийм. За тэгэнгүүт бол мэдээж одоо нөгөө том булчинтай том гартай одоо бодиогоор хичээлдэг манай залуучууд бол бас үгүй ихгүй баг. За тэгээ барилддаг. Тэгээд тэрний дараа бол одоо гар нь бол даагтаа байгаад бэртээд гимтээд ингээд байдаг асуудал байгаа. За яаж энэ одоо бэртлэгийн плэс хот байх вэ? Энэ бэртлэгийн плэ яг юуны бэртлэгийн плэ юм бэ? Ер нь бол альва бүх спорт те бүхий л спортуудад халаалт бол маш чухал. Тэгээд тухайн спортуудын нөгөө нэг ажилуулдаг булчин гэж байдэн шүү дээ. Ерөнхийдөө биеийг харах юм бол за энэ жудогийн нөхөр байна. Энэ бол чөлөөтийн нөхөр байна гэдээ ялгчихдээ шүү дээ. Энэ бол кроссфит их байна. За бодибилдинг болыг деталь булчингуудаа сайн хөгжүүлж за энэ яг бодигоор хичээлдэг нөхөр байна. Тэгэхээр гар барилдааны спорт бол шуу одоо бугуйг тойрсон шөрмөснүүд тэгээд энэ буглаг болон шууг холбож байгаа шөрмөс тэгээд дал мөрний шөрмөс булчингууд. За яг үений хоорондын булчин гэхээс илүү холбоос шөрмөснүүд их ажилдаг. Тийм учраас нэг жоохон entertainment болоод ирэхгүй. Айгүй том булчинтай хоёр толгойтой нөхрийг нэг туранхай гарч ирээд дарчдаг те. Тэгэхээр булчин шөрмөс бол яаж одоо бэлтгэл хийх вэ гэдгээс хамаарат тэгж сэмэрч урагдаж бас тэгж бэхжиж хүчрэхэг болдог учраас халаалтыг нэгдүгээрт нь маш сайн хийх хэрэгтэй. Энэ үений халаалт болон мөр тэгээд буган халаалтуудыг маш сайн хийх хэрэгтэй. Өөр нөгөө тал нь юу гэхээр одоо хүч гаргаад үсэх юм бол хоёр толгой томтой байсан ч жижигтэй байсан ч бүгдээрээ л хөндөрлөдөг. Бид нар ч ялгаа авахгүй фитнесээр хичээлж байгаад бодигоор хичээлж байгаад анх бол булчингийн болрол болоод өглөө нь босч чадахгүй боо юм бол баавгай шилэн болж байна. Тэрнтэй нэг талаар агаар нэг шөрмөс бол яг юм илүү нарийн ажилдаг учраас одоо хоёр толгойд ингэж татдаг уу хажуу тийшээ дарддаг учраас энэ холбоос шөрмөснүүдийн гэмтэл гэсэн үг. Жижигхэн бяцхан гэмтэл гэсэн үг. Тэр шөрмөсний болрол нь өөрөө аюу янгиндаг өвдөлт. Хөдөлгөөн бүр дээр ингээд цээж шахах юм уу эсвэл хорилгоо татах гэх ингээд хөндөрлөө зөөврлөө шинжин аргагүй тий шинжингөө ингээд хөрвөөгөө аягаад авахгүй би бол анх эхэлж явах үед бол аягаад авахгүйсэн одоо кофе уух гал ингээд барихт ингээд чичрээл тий бүр амар янгин өвдөл тэг хүмүүс болохоор эндээс нь болоод за болиго болчихдээ. Гэтэ бид нарт ингээд жим рүү орох юм бол нэг үг гэдэг чинь no pain no gain тий. Хэрвээ өвдөлтөө байхгүй бол өөрчлөлт хийж байхгүй. Тэгэхээр яаж булчин шөрмөснүүдийг дасгах уу тэр өвдөлтийг даваад ингээд бэлтгэл хийх үү гэдгээс хамаарат хүчтэй болох уугүй юу гэдэг чинь.
Тэгэхээр одоо тодорхой хэмжээгээр бэхжээд ирэнгүүт хичээлээд эхлэнгүүт энэ өвдөлт нь ер нь байхгүй болж эхэлнэ. Багасах уу тий. Багасна. Эрс багасна. Сүүлийн үед чинь Larry Wheels гэдэг алдартай одоо bodybuilding powerlifting тамирчин биш те. Тэр үн чинь бас гар барилдааны спортоор хичээлээд брендийн нэрийн ширээ бас юм аксессуарууд гаргацсан байхгүй. Нөхөр бас анх үзэхдээ ингээд нөгөө янгинжин гэдэг постууд ингээд нэгнүүд яваад байсан. Тэгээд тэр мэдээж байхгүй болсон байж тараа тууштай хичээлсэн байж тараа. Одоо бол тэгэл аягүй хүчрхэг өрсөлдөгч нартай болчихлоо шүү дээ. Гар барилдааны ертөнцийн чинь. Тэр нөгөө нэг мэдээж одоо нөгөө фитнес бодоор хичээлдэг учраас нэг гар хүч биенээ л одоо ингээд найз нөхөд шалгах гээд байна тий. Тэгэх гээд байна. Тэгэхээр одоо бас 8-1-т бол жоохон халаалт их хэрэгтэй байна. Хоёрдугаар бас жоохон гар барилдаж тий бэхжүүлэх юм байна. Бэхжүүлэх хэрэгтэй. Өөрөө бас нэг тийм техник. Өөр одоо фитнес зааланд ч юм уу ямар нэгэн байдлаар дасгалууд хийх боломжтой юу одоо юу? Боломжтой. Ямар дасгалууд одоо тэмээнээс барьдаг юм грип бариулах тий. Бариулыг ингээд дотогшоо нуглах. Одоо гар барилдаан ч нэг хідэн мэх байгаа л да техник байгаа. Их нь болохоор ингээ бугыг мушгих. Тэгээ энэний талын бэлтгэлийг бугыг мушгих бэлтгэлийг өөрөлдөл шууныхаа ачааллыг илүү сайн авчсан гэсэн үг. Тэгээ гар барилдаал үзэх юм бол хоёр дахь чангархаас илүү шуучин айгүйх бодорч. Тэгэхээр шуу өөрөө айгүй чанга их оролцоотой булчин болж таарч байгаа гар барилдаанд. Тэгэхээр шууны дасгалууд юм гэдэг бол шууны дасгалууд. Пронац гэдэг дасгалууд яа хэрэгцээтэй. Уяа онжуулж байгаа л тэгэл эргүүлээд идэх дасгалууд гэдэг шүү дээ. Одоо яг энэ гарын бугыг тойрсон ширмэснүүд байгаа шүү дээ. Энэ ширмэснүүд маань хүчрхэг байж эсрэг өрсөлдөгчөө чөлөөтэй гадагшаа задлах уу эсвэл мушигх уу тэр одоо техникээ эрхчлөөтэй хүчтэй хүчрхэг хийж чадна гэсэн үг. Ялтыг өөрөө тэгж авч чадна гэсэн үг. Тийм учраас бугыг тойрсон бүх ширмэснүүдийг л ингээл айлуулах чангалаад дотгошоо дээшээ ингэж чангалж явах хэрэгтэй гэсэн үг байна. За одоо нэгд одоо бэртэд одоо өвдсөн тохиолдолд ер нь яаж хурдан эдгэх вэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Шүрмэсний одоо тамирчдын хэрэгэлдэг могоон хортой тос гэл ингэ сэнгэнсэн тос байдаг шүү дээ. Тэр шүрмэсийг бүр ингэ халаадаг халаалтынхаа өмнө бол жоохон түрхчдэг тийм тос байдаг. Тэр тосыг түрхэж жагаад одоо халааж жагаад үүсгэх юм бол аргагүй. За нэгэнт өвдсөн тохиолдолд яг хөвөр хүчлээд дахиж одоо гар барилдсны хэрэггүй нэг хэсэг хөнгөн одоо ийм нарийнхан ирзээр жоохон ажилуулаад халаагаал орхиж явах хэрэгтэй. Халаагаал орхиол. Тэгээ яг тогтмол бэлтгэл хийдэг хүмүүсийн хувьд жоохон хэцүү санагдах нь байна. Яг л нөгөө фитнес хийдэг учраас 7 ногтой тэднүүдээ оролцож шахалтай юмэр гэдэг. Тэгээ тэнгууд нь болдгоо. Тэгээ шахангууд нэггээр янгин чаддаг. Тэр бол яг тэр спортыг хэсэг хэвдээ шахалт хийхгүй байна гэсэн үг. Хэрвээ гар барилдаанаар үзье гэж бодож байгаа бол тэгээ цааш та. Гэхдээ яг үзье ч гэж бодохгүй найз нөхдөд өрөлд тэр донд бас нэг жоохон шүрмслэг хүмүүс бас байдаг шүү дээ. Одоо байглаасаа ингээд нэг жоохон хоёр талгаад энэ сайн чанга одоо бадрумж гэдэг юм үү. Бид нарт ч яг ингээд яг тулаад ингээд одоо үзчихлээр яалтчгүй маргааш нь одоо бодоо болдог л да. Маргааш нь ч гэлтгүй баг тэр доруудаа ч юм. Тийм. Тэгэхээр ер нь бол тэр өвдөлтийг скип хийх арга байхгүй. Тэрийг туулж ээж тэгээд өөрөө өөрсдийнхөө бэлтгэлийг одоо жоохон хөнгөнөөр хийдэг ч юм уу те өвдөлтөд арай ачаалаа багаар хийдэг ч юм уу тэгжээж л сайн болно. Тэглэж ер нь тэгээд нөгөө рейл булчин рейл хүч чадал гэдэг чинь юу юм бэ гэдгийг бас жоохон бид нар нэг талаар бодох хэрэгтэй л гэсэн үг л дээ. Уухаар юм байвал одоо юм байна одоо юу гэдэг янз бүрийн одоо спортын нэмэлт хичээлээс ч гэдэг юм уу те глюкозамин 180 ч гэдэг юм уу. Нэг бол стүүжинж байд юм уу. Тэдрийг одоо ууж хэрэглүүл одоо хурдан идэж сайжрах болов. Ер нь нөгөө глюкозамин 115 чинь нөгөө бүхий л үеинд сайн шүү дээ. Тэгээд алуулах жоохон янгин өвдөх юм бол уучвал гайгүй. Гэхдээ нэг их нөлөөлөд байх бас одоо биш их нөлөөлдөггүй. Яагаад гэвэл тэр чинь яг үеийн илэгдлийн асуудал болон шүрмэсний асуудал хоёр яригдж байгаа учраас тий жоохон ялгаатай гэсэн үг. Тэгэхээр цаг хугацаа л юм. Цаг хугацаа тий хөнгөн бэлтгэл хэрэгтэй. Хөнгөн бэлтгэл. Тэгээ тэрийг наалтууд тусгах уу? Наалтууд яг хүмүүс нэг янз бүрээр л үздэг. Тэгээ яг ингэ зөөлхөр янз бүрээр арга хэрэглээд нь шүү дээ. Жин тавьж болно. Хүйтэн чин тавьж болно. Тэгээд яг нөгөө хөдөлгөөн ихтэй байх юм бол хит нөгөө янгиндаг хүмүүс жоохон сойж байгаад хөдөлгөөн жоохон багасгаж байгаад нэг юм зузаан юм юм систем л шүү дээ. Одоо юу гэдэг нь аим шиг тий ховч гадуураа ингэ ховч. Тэгээд жоохон дулаахан байх нь гэсэн үг. Дааруулахгүйгээр тий шүрмсөө дааруулахгүй. За гар барилдахаас наанууд бол халаалт хийх хэрэгтэй юм. Хэдэн минут үргэлжлэх үү? Яаж одоо гар барилдах? Одоо бид нар нөгөө нэг энгийн нөхцөл байдлыг л одоо авч үзээд байна л да. Нэг найз нөхдөр одоо лагер магер дээр ч юм уу ганц хоёр бие ууцсан ингэ сууж байгаа л
За нэг барилчих юм бол наан одоо нэг халаалт тиймэр юм л да. Одоо яаж халах вэ? Тэгээ ер нь бүгдээрээ нэг гар барилтыг за нэг үзчихье гэл ингээл даруйхан шууд үзчих биш. Эннээсээ өмнө хүмүүсээ зүгээр бариад гараа эхлээд одоо зөөлөн суулаад гэж байгаад нэг нь жоох ийшээ явуулаад нөгөөх нь ийшээ явуулаад гараа жоох халааж тасгах хэрэгтэй гэсэн үг. Энэ үеийн хийхсгийг. Тэгээд энэ үеэ бугууныхаа үеийг бас ингэж муш гэж халаагаад. За тэгээд ийшээ нэг 8 нөгөө тишээ 8 10 гэдэг ч юм уу 2 тоогоор тий жоохон цаг байх юм бол яараг байх юм бол нэг 12 удаа эргүүлчихэд явах та тий шөрмөсөө ийшээ нэг яваад нэг 6 удаа явуулаад тэгээ мөрөө жоохон хөдлөгчөөд за үзье гэх хэрэгтэй байхгүй шууд л ингээ үзэхгүй шүү тий тийм шүү шууд сууж байгаа л одоо ингээл загнаж байгаа шууд байдаг шатлаар одоо дaalдаг шүү тий тэр бол аюултай тэр бол өстой айхтар шүү аюу хүйтэн шөрмөстэй эсвэл гаднаас орж ирсэн нөхцөл байдал байх юм бол хичнээн мундаг тамирчин байсан ч гэсэн одоо нөгөө нэг хүч чадал нь халаалт байхгүй бол гарч ирдэггүй шүү дээ бүх спортод. Тэгээ гарын барилдаан ч ялгаа байхгүй. Халаалтыг тултал хийжээж өөрийнх нь одоо потенциал төр чигтээ гарч чадна л гэсэн үг. Тэгэхээр халаалтыг сайн хийх хэрэгтэй. За одоо инженеэр хичээлж байгаа залуучууд бас нэг хаяа одоо найз нөхдөд гар барилдах сонирхолтой тийм тохиолдолд бас гар барилдааны техникээ сайжруулъя гэсэн асуултууд бас гарч ирнэ л дээ. Үндсэн техникүүдийг одоо тайлбарлаж өгөөч. За тийм. Эхний ээлжинд бид нар ерөөсөө гар барилдааны спортыг мэдэхгүй биш бүгд мэднэ. 10 жилдээ байхдаа бүгдээрээ л заана гэж цэнхэр парт ширээн дээрээ үзчихье гэж үзсэн. Биерээ ингэдэггүй ч гэдэг юм уу. Биерээ ингэхгүй яг ингэ тэгшгүй байж байгаа нэг одоо инглиш ч одоо бас болохгүй үү. Тийм бас болдоггүй. Тэгэхээр яг дэлхийд хөгжиж байгаа одоо энэ спорт чинь дахиад нэг 20-30 оронд орчих юм бол олимпиад орох уу үгүй юу гэдэг асуудлаа дэлхийн гар барилдааны холбоо дэлхийн олимпийн оронд өгөгдсөн байгаа. Ингээд томрох юм бол ер нь айгуу тийм боломжтой спорт минимал те бусад спорт шиг хэрэглэл инээ тэрэ олон том заалны тэр гэхгүй стандарт ширээ дөрмээс сайн мэдж байгаа сайн шүүгч байх юм бол аюулгүй гайхалтай хөгжилж болох адреналин ялгардаг спорт байхгүй. За тэгэхээр үндсэндээ 3 техник байгаа. За саяных шиг халаалт хийсний дараад нь мөр тэгшгэн байгаад эхлэх үедээ шүүгч ready go гэсэн дохио өгөх юм бол хажууд тишээ даардаг тийм. Тэгэхээр заавал хажууд тишээ дарж яг энэ хязгаарлалчин дээр хүргэх ч гэсэн нөгөө талаар хойшоо татаж усуулдаг. Энэ техникийн юу гэж нэрлэдэг? Хойшоо татаад гараа мушгаад ингэж татахыг бол hook гэж нэрлэдэг. Hook одоо бокс чинь хажуудлаас зөвхөн hook гэж шүү дээ. Hook бугуг мушгах тийм. Бугуг нь мушгаад өрсөлдөгчийнхөө бугуун хэсгийг хязгаарлалчинд хүргэхийг hook гэдэг байна. За хоёрдугаар техник бол top roll буюу одоо яг нь атгцсан байгаа 3 хурууг задлчиж байгаа. Тэнгүүд нөгөө нэг ингэж доошо дарж одоо өөрийгөө ялт байгуулдаг хүмүүс, ялт гаргадаг хүмүүс бол эвгүй болчихж байгаа хойшоо ингэ татчих юм байна. Нэг л хүч гарахгүй, бодлоо энд нь хүч яваад идэг шүрүү хүч яваад идэг. Тэгээ ингэ доошо болох юм бол ялагдчих. Тэгэхээр бүх биеэрээ дал мөр тэр чигтээ, нуруу тэр чигтээ орно гэсэн үг. Гэж хойшин татах хэрэгтэй. Хажууд шин ч юм уу те. За саяных бол hook гэдэг техник байлаа. Хоёрдугаар техник бол top roll. Атгсан гарыг задлах техник. За гуравдугаар техник бол пресс буюу хажууд шиг бие ингээд өөрийнхөө гартай параллел болгочлоо шүү дээ. Тэгээ биеийнхээ хүчээр тарчна. Тийш тарч. За нэг үзье. За мушиглаа. Ингээ мушиг. Бүр мушигж байгаа. Ингэж явуулсан шүү дээ. Very good. Окей. Nice. Head. Окей. За сайн топ рол. Наач. Өшөө дахиад бүр ингээ хүчтэй. Энд чинь тесрэлтэн нь шүү дээ. Дараад нь те. За дахиад. Окей, nice. За дараад нь пресс. Нөгөө биеэр ингэж орж байгаа. Жоо хажуу чинь нүү. Тэгээд дээрсэн тарч. Ойлгох цэжний хүчийг оруулаад тарчсан. Тэгэхээр энэ 3 техникийн аль техник одоо өөрт нь илүү тохиомжтой гэдэг яаж мэдэх вэ? Өөрөө хийж үзэл мэднэ. Өөрт нь ингээд нөгөө нэг зүрх сэтгэлийн дуудлага гэдэг шиг тийм. Цаанс нэг энэ өөрт нь тийм. Эвтэйхэн санагдах тийм техник. Тэгээд эдгээр чинь хоорондоо холигдоо явчихдаг байхгүй. Ready go гэдэг эхлээ би ингэж доош нь ингэж дарлаа. Болохгүй ангууд нь шууд ингэж чинь гэсэн үг. Тэгээ энэ рүү шилжсэн. Эсвэл ингэж эхэллээ болохгүй ангууд нь доош ингэж шилжээд ингэж даардаг ч юм тийм. Тэгэхээр энэ иймшгүй ширээн дээр үзэж байгаа тохиолдолд биеэрээ ордог гэдгийг манайхан сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн гараараа биш те. Бие оролцуулж ингэж явдаг шүү. Бүх биеэр ингэж сайн оролцоотой байж тесрэлттэй хүчтэй болтын шүү гэж. Тэр одоо ready go гот аюу хурдтай тесэрч дардаг одоо тэр бол ямар техниктэй орд юм бэ? Тэр чи одоо яг саяны
Техник биш үү? Яг нэг ингэж дарж гин үү? Эсвэл зүгээр хажуу тишээ дарж гин үү? Эсвэл нугалж мушиж дарж гин үү? Саяны 3 техник, 4 техник байгаа. Side гэж байгаа. Зүгээр ингээ хажуу тишээ дарах нь side гэхгүй. Хажуу тишээ зүгээр ингээл нялаа дарж гин. Тэр энэ 4 техникээр л ерөөсөө бүх юм шийдэгдэж байгаа. Тэгээ хамгийн гол нь яг л сумо шиг ингээд айгүй өндөр төвлөрөлтэй байх хэрэгтэй. Хичнээн том булчинтай байсан ч гэсэн нөгөө оюун санаанд төвлөрч чатаагүй булчин руугаа хүчинд очиж чатаагүй байтал тэгээд алдчихдаг. Юу болсон гэдэггүй тий. Айгүй урдтай тесрэл тэгэл тэр доорн дарчдаг юм. Тий. За дэлхийд бол энэ спорт бол нэлээд хөгжиж байна. Монгол ч гэсэн бас контентийг бол том гартай булчинтай бас их гоё контент болохоор байгаад байна. Одоо ер нь бол тэмцээн оролдоо зохион байгуулж байгаа танаа байгууллагаас жил болгон улирал жилд 4 удаа тэмцээн зохион байгуулдаг улсын аврах улирал болгон тэмцээн зохион байгуулдаг улсын аврагтай өсвөрийн улсын авраг тэгээд одоо оюутны улсын авраг нас нөрөгчдийн улсын авраг гэдэг. Тэгээд энэ удаа бол 6 сарын сүүлээр бид нарын улсын авраг төлөвлөгдөж байгаа. 9 сар 8 сарын 28-наас 9 сарын 2-ны хооронд дэлхийн аврах шалгалт тэмцээн байна. Бид нар тэнд оролцохын тулд улсын аврагуудаа шигшиж яваад бэлтгэл гарна. Тэгээ одоо бол энэ хагасаа өдөр буюу 5 сарын 13-нд сонирхогчдын тэмцээн байгаа. Тэгээ тэрэн дээр бол зүгээр сонирхож байгаа хүмүүс хурж ирээд те залуучуудтай танилцаад бас гоё цагийг өнгөрөөл өөрийнхөө хүч чадлыг хаана гоёг бас нэг шалгах өдөр гэсэн. Тэмцээнийх нь одоо төрүүлсэн 1-р байранд орж байгаа одоо хүнд шагнал нь хэд байх вэ? Бид нар одоо холбоо бас ингээд эдийн засгийн хувьд яг үнэндээ том спонсоруудтай болоогүй байгаа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс спонсор болж өгөөрэй гэдэг. Тэгээ бид нэр спорт бол үйл хандлт байх юм бол мэдээ спонсорууд өөрсдөө орж ирнэ. Одоо бол бид нар нөгөө overall-ийн төрүүлсэн аварга маань 800 мянган төгрөг, 500 мянган төгрөг гэдэг ингээ явж байгаа. Тэгээ энэ удаагийн сонирхогчийн тэмцээнд бол зүгээр яг сонирхогчийн гэдэг утгаараа ерөнхийдөө нэг гоё цаг өнгөрөөе, тий. Тэгээд цом медальтай. Тийм шагналын сантай энэ удаагийн тэмцээн байна. 5 сар 13-ных. Дэлхийн хэмжээний төвшөнд одоо том тамирчин боллоо гэхэд ер нь хэдэн дөрөвний орлого олох боломжтой байгаа юм. Одоо дэлхийн хамгийн шагналын сан өндөртэй тэмцээн ямар тэмцээн вэ? Одоо ямар бонус, ямар одоо маркетингтэй зохион байгуулж байгаа газар вэ гэдгээс шалтгаалаад 125 мянган төгрөгийн одоо долларын тий 125 мянган долларын шагнал авч ирсэн. Тэгээд одоо World Arm Wrestling League буюу WOL болохоор шууд энд нь ингээд ширээнийхэн дунд нь голд нэг мөнгө тавиал тий одоо энд нь хэдэн мянган доллар үйдэг шууд доор одоо ботлтойгоор нь тавьчихдаг гэсэн үг. За яллаа. Тэгээд нэг 20-30 мянган доллар ингээд авчдаг. Тий. Тэгэхээр манай монголчууд бол энэ спортод одоо хэр авьяастай байна. Ер нь бол одоо гений хувьд тохиромжтой юу? Одоо дэлхийн хэмжээний тамирчин болох боломжтой юу? Боломжтой. Би бол тэгж бодож байгаа. Яагаад тэгэхээр бид нар чи ер нь бол хүчтэй хүмүүс. Гэтэ яг энэ спортыг утгаар нь мэдээд дүрм, ёс зүй те спорт учраас бас ёс зүй байна. Дүрмийн сайн мэдээд бэлтгэл сайн хийх юм бол бид нарт ер нь дүрм боломжтой. Бид нар нөгөө жижигхэн шуутай учраас жоох асуудал гэж хүмүүс хардаг. Гэхдээ энэ асуудлыг шийдэх бас гаргалгаа байгаа. Тэгэхээр Европын том шуутай нөхдүүдтэй үзэх боломж бол байгаа гэж итгэж байгаа. За манай бичлэг маань ерөөхдөө өндөрлөх тал руугаа орж ийн. За хоёулаа ганц баримтцаг нэг за тэгээ. За тэгээ энэ дээр хүмүүс ингэ гоё reaction badge бас чимэг болтой шүү тий. Өөр өөрсдийн гэсэн Conor шиг сүүлийн үед манай Don Larat шиг юм reactionтэй хүмүүс. За ready go. Ой. Come on. Ой. Яасан бэ? За энэ хүмүүс ингэж татсан. За ирээдүйн тэмцээн одоо байгууллагын үйл ажиллагаанд амжилт хүсье. Манай бичлэгт оролцсонд одоо маш их баярлалаа гэж хэлье. За олон бичлэг хийж өгөөрэй. Магадгүй энэ контент сайн авах юм бол лайк, шеэр авах юм бол дахиад бас өөр хүмүүстэй гоё халц тулаан байгаль маягаар тий хийвэл сонирхолтой болж магадгүй. За баярлалаа. За баярлалаа.